гайлын шинжлэл. Welcome in. За Монгол Улсын гайлын байгууллага бол маш чухал байгууллага. Үндэсний аюулгүй байдлын одоо бүрэлдэхүүн хэсэг болсон эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байгуулах юм байна. За түүний хажуугаар мөн одоо хүнсний аюулгүй байдал эдийн засаг гадаад худалдаа экспорт, импортны хянс тавих. Энэ Монгол Улсын хууль тогтоомж нийцдэг байх, эдийн засгийн өсөлтийг хангадаг байх ч гэдэг юм уу. Их олон чиг үүргүүдийг давхар хэрэгжүүлж идэв. Монгол Улсын одоо гадаад худалдааны статистик мэдээлэл гаргах нэг үүрэг байна. За мөн хүн болгоны мэддэг одоо гайлын татвар хураамжийг бүрдүүлж улсын төсөвт одоо онцгой үүрэг үүсгдэг. Одоо хилээр орж ирж байгаа бараа, гарч байгаа барааны одоо хяналт тавина, татварыг авдаг. За тэгээд дээрээс нь тухайн улсын хоригдсан, хязгаарласан барааг одоо бараанд хяналт тавьдаг. Мөн энэ байгууллагын үйл ажиллагааны шууд болон шууд бусаар Монгол Улсын хил халдшгүй дархан байх энэ чиг үүргийг давхар хэрэгжүүлж идэг. Тэр утгаараа энэ бол эдийн засгийн гэдгээс илүү аюулгүй байдлын тусгай чиг үүргийн байгууллага. Ийм ч учраас төрийн тусгай алба гэж онцгойлон үзэж өөрийн хувцс форум бусад одоо бэлэг тэмдгийг ашигладаг. Алын язгуурт монголчууд хулангийн унгыг дөрөөлж татах ном тахир сэлмээр дэлхийн дайдыг номлон хэмжиж орон зүгийн мандах нарнаас орон зүгийн наран шингих газар хүртэл Монголын их хамрага моглон унхагнов. Ер нь аливаа улс орн эдийн засаг санхүүгийн хувьд бат бих байж вич хүчрхэг болохын үндсэн тавигддаг. Монголчууд дэлхийн том эзэнт гүрнийг байгуулад түүнийг удирдах байсныхаа хувьд өргөн явж байгаа худалдааг монголчууд бас нэг өөрийнхөө татварын орлогын их үүсвэр болгож ирсэн нь ойлгомжтой. Юан улсын үед гайл татварыг хариуцдаг юм тусгай яамтай байсан. Дотоод гайл, гадаад гайл гэж хоёр тусгай чиглэлтэй юм яам байгуулж ажиллаж байсан юм түүхтэй. Олон мянган жилийн түүхтэй Монгол улс тусгаар тогтнолоо тодорхой хугацаанд алдаад 1911 онд үндэсний эрхчлөөний хувьсгалын үйл хэрэгээр дахин сэргээн байгуулагдсан. Монгол улс сэргээн байгуулагдаж 5 үндсэн чиглэлийн яамыг байгуулж төрийн бодлого үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Богд хаант улсын сангийн яамны барьсан гол бодлого бол татвар хураамжийн шинжилтийг хийх энэ үйл ажиллагаанд орсон. За энэ хамгийн түрүүнд гайлын одоо татварын бодлогыг бол монголчууд онцгой анхаарч энэ чиглэл рүү их хүч тавьсан. Тийм ч учраас энэ 1912 оны дундуур 5 яам дээр нэмээд 3 яам байгуулагдахад гайлын хэргийн яам гэж шинэ яамыг байгуулсан. Энэ үеэс Монгол улсын төрийн бодлогын хувьд нэн тэргуунд явуулах хэдэн томоохон ажлууд байсан. Нэг нь бол улсын сан хөмрөгийг баяжуулах. Хоёрдугаарт энэ гайл татварын бодлогыг сайжруулж эдийн засгийг өөд татах, гадаадаас авсан, ялангуяа Оросоос авсан зээл тусламжийг зохицуулах ийм хэд хэдэн одоо үндсэн чиглэлтэй гайлын яамыг байгуулсан. Сэцэн хан аймгийн Бишрэл засгийн гүн хошууны ноён Дорж Цэдэнг томилсон байдаг. Үндсэндээ 1911-ээс 19 он хүртэл нийт улсын төсвийн 70-80% зөвхөн гайлын орлогоор бүрдүүлчихсэн. 1940-од оны сүүлчийн үеэс эхлээд эдийн засгийн гадаад харилцаа нь зөвхөн зөвлөлт холбоотой улстай биш. Бусад одоо социалист орнуудтай харилцах болсон. Тэгэхээр энэ эдийн засгийн интеграл социалист орнуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг нэгтгэсэн энэ үйл ажиллагаа одоо өнөөгийн нөгөө бидний ярьж байгаа тэр нэг эдийн засаг гэдэг шиг нэгдмэл эдийн засагтай төрөлдсөн юм болгох юм ажиллагаа явагдаж ирсэнтэй холбогдоод тогтоосон харилцсан ойлголцсон санамж бичгийн дагуу татвар юмнаа тогтоодог ийм чиглэлээр л ажиллаж ирсэн төв харагддаг юм. Одоо энэ Монгол улсын алтан болог замын өвөд эднэр бол бас олон 10 жилийн түүхтэй гайлын яамныхаа байгууллагаасаа урт түүхтэй Аз Европыг холбосон бүр алтан болгыг бол Азад орох үүд гэж нэрлэдэг. Социализмын үед гадаад худалдаа үндсэндээ социалист орнуудаар хязгаарлагдаж
гадаад худалдааг төрийн байгууллагууд Гайлийн татваргүйгээр эрхлэх болсон. Улсын төлөвлөгөөний комиссар батлагдсан захиалга үндсэн дээр зөвхөн гадаад худалдааны байгууллагаар дамжуулан явуулж байлаа. 1981 оны байдлаар гадаад худалдааны 98.3%-ийг социалист орнууд эзэлж байлаа. Нам төрөөс болон гадаад худалдааны яамнаас Гайлийн байгууллагад одоо хэрхэн анхаарал хандуулж ирсэн бэ? Тухайн үед төлөвлөгөөт эдийн засаг байсан. Гайлийн байгууллага маань гадаад худалдаанд хяналт тавьдгүй байлаа. Зөвхөн одоо зорчигчдын ачаа бараанд хяналт тавьдаг ийм одоо үүрэгтэй байсан тий. Зарим хүмүүс ярьдгийн зүгээр энэ үед бол хөнгөн байжээ гэж. Одооны манай Гайлийн байгууллагуудыг бодох юм бол цомхол байсан л да. Тэрээс ажил бол маш их байлаа. Намайг 75 онд одоо Гайлийн хэрэглэх газар Улаанбаатар хотын Гайлийн байцаагч болж байхад Улаанбаатар хотын Гайл маань нэг 10 хүрэхгүй хүнтэй. Ерөнхий газар маань нэг 15-6 хүнтэй. Төв аппарат нь тийм ээ? Төв аппарат. За ерөнхий Гайлийнхан бол нэг 60-70 хүнтэй ийм байлаа. Тухайн үеийн нам төрийн байгууллага бол маш их анхаарч үздэг. Боловсон хүчнийг бол нэлээд одоо олон газруудаар оруулж байж авдаг байсан. Тиймс учраас боловсон хүчний тэр тухайн үедээ бол их бэхжсэн сайхан улсууд байсан. Тухайн үед бол яг ер нь бол зорчигчдын хяналт тавьдаг Гайлийн байгууллага байсан болохоор мэдээж хэрэг нэг их хүчтэй тэнд бол хөрөнгө оруулж юм хийж байгаагүй л дээ. Боловсон хүчин ч гэсэн гайхав болж гэнэ гэж бодож байсан. Харин 90 оноос эхлээд зах зээлд шилжиж эхлэхээр нэлээд арга хэмжээ авах шаардлага гарсан. Энд одоо нэгдүгээрт зах зээлийн эдийн засгийг зохицуулах Гайлийн шинэ хууль батлах хэрэгтэй болсон. Ингээд 92 онд Гайлийн одоо зах зээлийг зохицуулах анхны хууль гарч ирсэн. Энэ баг хурлаар одоо батлагдсан эхний 4 хуулийн нэг нь. 90 оны 3 сард энд ирэхэд манай Гайл нийт хэмжээгээр улсынхаа хэмжээгээр 167 онд тавьсан. За энэс нэг бүр ажилчид ороод штэ. Энэс нэг 80-аад нь байцаагч хийж ирсэн. Ингээ 90 онд манайх улс чинь зах зээлийн харилцаанд шилжчихд бол манай Гайлийн хүч нөөц бололцоо маш дутмаг болж ирсэн. Захиргаалтын эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн үед үйлчлэх тийм шинэ дэлхийн худалдааны стандартад нийцсэн Гайлийн байгууллагыг бэхжүүлж шийдлэх ийм ажил дээр үед хийжсэн. Гадаад худалдааны орчин болвол эрс өөрчлөгдсөн. Өмнө байсан социалист лагер тарж эдийн засгийн харилцан туслах зөвлөл бутарч үгүй болсноор Монгол улсын засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээрүүд үйлчлэхээ болж гадаад худалдааны бараа нийлүүлэлт тасалдаж дотоод зах зээлд маш их одоо хүнд цочрол орж барааны хомсдолд орж исэн ийм үе байсан л да. Ардчилсан хувьсгал яснаар Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж бүх улс оронтой чөлөөтэй худалдаа хийх болжээ. Монгол улсын засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101-р тогтоолоор улсын Гайлийн ерөнхий газрыг шинжилэн байгуулжээ. Тэр үед хоёр хөршийн хооронд ганц 8 цэцэглэж гадаад худалдаа эрс өргөжснөөр Гайлийн байгууллага шинэ цаг үед хуралдастай зохицон ажиллах гадаад худалдаанд төрийн зохицуултыг хэрэгжүүлэх шаардлага тулгарлаа. Хилээд нэвтэрч байгаа улсуудын үзэл санаа бодол бас их өөр ирсэн. За. Тий. Нөгөө нэг хуучны тэр нэг арьс үнэгний арьс, доргоны арьс гэж зөөгд байхаас илүүгээд энэ улсын газрын хөрсөнд орох баялагийг сонирхох асуудал их болсон. Тий. Би зүгээр жишээ хэлэхдээ Польшийн иргэн буян тухайгаар Монголын хөрсөнд орох алтны нөөцүүдийн нууц газрын зургийг одоо ямар шугамар олсон байдгийг авч гарах гэж байгаад одоо илэрээд харагдчихсэн байгаа. Мөн Мардын ордны одоо маш чухал баримт нууц бичгийг Хятадын иргэн бас аваад гарч байсан. Тэгээ энийг бол бид
би одоо өөрөө илрүүлж ирсэн л да эднэрийг тий. 93 он яг өөрөө ч хэлснээр яг одоо ганцхан 8 одоо ер нь гадаад худалдаа араа жижиг хэлбэр нээлттэй болоод хичнээн судалдааны анхны үйл тий. Миний би бол хамгийн анхан эхэлж Төв аймагт Гүний гайл гэж байгуулад тэр Гүний гайлын байгууллагын шалгагч сүүлд нь дарга нь болж богино хугацаанд ажилласан. Оросын холбооны улс хятад улс дөрөвд нь бас зөвлөлт холбоот улс гэж байсан энэ хоёр оронтой засгийн газар хоорондын гайлын хамтын ажиллагааны шинэ хэлэлцээрүүд байгуулагдаж гайлын бомбуудын тоо эрс нэмэгдэж байсан үе юм аа. Тэгэхээр 1995 оны 7 сараас эхлээд Баялгийн аймгийн гайлд шалгагчаар очиж ажиллаж байсан. Ер нь бол Баялгийн аймгийн Цагаануур гэдэг бол үнэхээр одоо асар хүйтэн газар. 100 одоо дээлтэл хүнтэй дээлтэл явдаг газар шүү дээ. Тэгэхээр энд одоо гайлын хял шалгалт хийнэ гэдэг бол үнэхээр асар хүнд байлаа. Хөхөө өвлийн хүүтэн тэр одоо бензиний машины люк руу ороод 3 давхар юутай тэр дотор нь бас арьс марс нуучдаг бас ядаргаатай дээрээс нь одоо дээдлийн доотлыг хаажгаад орос чолоочор буцаагаад бензин солярка ч юм уу аваа буцаа гарчдаг. Энэ болгоныг шалгана гэдэг бол үнэхээр одоо хүнд байсан. Цөөхөн байцаагч ажилдаг. Тэр хүмүүсүүдийн маань одоо бас боловсролын байдал бол бас янз бүр ийм байсан. За энэ үед бол тэр гайлын байгууллага дэлхийн худалдаа энэ хоёрын одоо шаардлагыг хангах хүч боловсон хүчнийг бэлтгэх өөрийнхөө хуучин байсан байцаагчдыг дахин сургаж төлөвшүүлэх ийм ажил бидний үед хийгдэж байсан л да. Гайлын сургалтын төв байгуулсан, байцаагчдын тоо эрс олноор нэмэгдсэн. 96 онд намайг гайлын даргаас явах үед бол нэг 500-аад гайлын байцаагч болсон байсан. Энэ бүх хугацаанд дандаа гайлын байгууллага энэ одоо гадаад худалдаа өргөжөд хэлхийн хэрээр хөгжиж байгаа. Өмнө нь бүр илүү хөгжиж явах хэрэгтэй. Гадаад худалдаа эрхлэгчид ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. За тэрэнд зохисны хяналтын тав улсын төсвийг бүрэн бүрдүүлэх, элдв одоо худалдааны ловер гаргуулахгүй байхын тулд гайлын байгууллага илүү хөгжиж дэвшиж явах хэрэгтэй. Ер нь бол тэгж ирсэн. Үе үеийн гайл улам ахиц дэвшил техникийн хувьд ч үйл ажиллагааны хувьд ахиц дэвшил гарч ирсэн. Тэгэл 2000 он хүрээд Монгол улсын эдийн засаг одоо бүс нутгийн хэмжээ сонирхолтой болж авирсан. Анхны контейнерын худалдаанууд хийгдэж эхэлсэн. Уулуурхайн их хэмжээний тонд хөрөмжийн импортууд орж ирсэн. За иргэдийн амжиргаа дэвшилт холбоотойгоор автомашины хэрэглээ эрс нэмэгдэж эхэлсэн тэр үед. За Монгол улс одоо экспортлогч орн болж хувирсан. Одоо түүхийд ноос ноолор. За тэгээд уулуурхайн гаралтай энэ баяжмалууд. Энэ маань өөрөө Монгол улсын эдийн засгийг цоошин төвшөнд аваадсан. Энийгээ дагаад гайлын байгууллага яаралтай өөрчлөгдөх, шинжлэгдэх тэнд одоо шинэ одоо бүтэц зохион байгуулалтаар ажиллах ийм шаардлага үүссэн. Тэр их том тавигдсан одоо нийгмийн том үүрэг даалгаврыг гайлын байгууллага, тэр үеийн гайлын байгууллага маш амжилттай шийдвэрлэсэн. Энэ шийдвэрлэсэн хамгийн том ажлын эхлэл нь бол гайлыг автоматжуулах ажлыг анх бүх төрлийн байгууллага дотроос хамгийн түрүүнд гайлын байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулсан үйл явдал. Буюу ГАМАС систем ашиглалтанд орсон. Монголд бол анх удаа шахууд төрлийн байгууллагууд өөрийнхөө үйл ажиллагааг сахин болгосон гэдэг утгаараа бас тухайн үед их сайн үнэлт авч ирсэн юм байна. За Монгол улсын эдийн засаг тасралтгүй өсөж байгаа. Ер нь бүс нутагтаа дэлхийн хэмжээнд жилд дундажаар одоо нэг 6-аас 8% тасралтгүй өсөж байгаа эдийн засаг шүү дээ. Нэгээрээ шууд энэ юу вэ гэвэл эдийн засагт хэлж байна л гэсэн. Энийгээ дагаад гайлын байгууллагын энэ эдийн засагт оролцоо үүрэг хариуцлага ачаалал эрс нэмэгдэж байна л гэсэн. Ийм бид энэ өсөлтөө дагаж тэлж байгаа эдийн засгаа дагаж гайлын байгууллагыг байнга бэхжүүлж авч явах учиртай. Анх намайг гайлд орж байхад буюу 2000 оны ихэнх үед бол биднээс ойролцоогоор нэг 100 тэрбум, за тэгээд 150 тэрбум, 200, 300 гэдэгсээд 2005 оноос л нэг 300 тэрбумыг усан төсөвт оруулдаг байсан. Гэтэл 2011 оноос бол нэг их 80-аар төсвийн орлого маань хэмжигдэж эхэлсэн. За яг 13, 14, 15 оны үед бас нэг гайлын орлого маань нэг
нэг их 80, 400, 500 гээд тухайн жилийн үед бол гайлын орлого ямар ч гэсэн 82-аас 83% юм дасалдсан бас юм онжилууд байсан. За дасалт бол бас олон шалтгаан нөхцөлтэй. Тухайн үеийн импорт байж болно, нийгмийн эдийн засгийн хямрал байж болно. Гайлын удирдлагуудын бас стратеги зорилт тактикуудын бас зохистой бус ийм зарим нэгэн арга хэмжээ, арга зэрэслүүд бас байж болно. Анх 2016 онд ажил авч байхад би гайлын 8 сард авсан. Тэгэхэд төлөвлөгөө тасалдсан явжсэн. Тэрний дараа яг хад энэ чи би өөрөө хураагаад бүрдүүлээд байгаа юм шиг л те. Менежментийг л хийх хэрэгтэй. Өнгөрсөн онд 19 онд бид нэр 3.1 их 80-ыг оруулсан. 1.3 байсан бол одоо 3.1 80 болчиход. За нэгдүгээрт нь бол Монгол улсаас гарч байгаа байгалийн одоо ашигт малтмалууд бол яг хилээр гарахтаа бүрэн одоо мэдээлэгдэж байна үгүй юу? Гарч байгаа ашигт малтмалын одоо чанар нь яг бодтойгоор мэдээлэгдэж байна үгүй юу? За үүнээс авч байгаа татвар нь бодтой үгүй юу гэдэг дээр бол одоо асуудлууд үүсэж байна. Одоо орчин үед бол нэг тийм татвараас зайлсхийх тухай асуудал бол гайгүй болцсон байгаа. Тэгэхээр ер нь бол хамгийн гол асуудал бол бараа бүтээгдэхүүний хулгайгаар экспортлох. Ялангуяа одоо алт болон одоо бусад бүтээгдэхүүнүүдийг хулгайн замаар гаргах энэ одоо асуудал маш их бий. Тэгэхээр энэ дээрээ бол гайлын байгууллагын тоног төхөөрөмжийг илүү сайжруулах, энэ их олон илэрж байгаа одоо бараа бүтээгдэхүүн хууль ёсоор гаргаж байгаа тэр зүйлийг илрүүлж байгаа. Илрэлт нь бол дандаа яг тэр байцаагчийн өөрийнх нь хувийн ур чадвараас маш их илрүүлж байгаа. Бусдаар одоо яг энэ тоног төхөөрөмжөөр юм уу альсвал одоо юу гэдгийг гайхалтай техникчсэн юм ерөөсөө байхгүй. Аливаа тусгаар тогтсон төр тулсын гол бэлэгдэл бол хил гайлын байгууллага шүү дээ. Анх гадны улсууд одоо хилд авахд хилийн байгууллага, гайлын байгууллага хөгжөд босдог. Одоо урагшаа таавд хил дээр очиод бомб дээр очиод үзэх юм бол хилээр гарч байгаа гайлын шалгалт явж яж байна үгүй яг одоо машин дээр төврөөр сонгож аваад тэр одоо нүүрс тэрвэрлж байгаа машин дээр хүн төмөр барай гарч байгаа шүү дээ. Хатгаж үздэг. Тэгээд гаргана. Тэгээд тэрэн дотор тэр хатгах яг тэр хэсэг дээр нь тэр нуусан зүйл нь байх ч үлээ өгөөч үлээ. Ер нь магадлал маш богитой байх нэг шалгаж яах нэгдгээс нь хүмүүс л айж болгоомжлол нөхөөс шүү дээ. Тэр яг бодтойгоор бол одоо хэрэг илрүүлээд юм олоод яах гэдэг бол байхгүй шүү дээ. Гайлын хилээр сүүлийн үед хоригдсон бараа эд зүйлийг нэвтрүүлэх гаргахыг завдсан ийм зөрчлүүд удаа дараа гардаг. Үүнтэй тэмцэл явуулж байгаа байгууллага гарцаа байхгүй гайлын байгууллага ажилчид. Тийм учраас хүний нөөц чадварлаг боловсон хүчнээр игнийг нь өргөдгөх цаашлаад орчин үеийн одоо тоног төхөөрөмж техник хэрэгслэр гайлын байгууллагын одоо хүчин чадлыг нэмэгдүүлээсэ гэж нэгдүгürt бодож байна. Саяхан яригдчихсан да 18 онд нэг нүүрсний хулгай гэдэг 5 толгоогоос нүүрс хулгай далдлаа гэж бас мөрөгцөг алга боллоо. Хилээр гайлаар бүртгэлгүй гарчээ гэд. Энэ асуудлууд яригдаж эхэлсэн. За нөгөө талдаа орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд дээр бас бид нар хяналт тавих шаардлагатай байдаг. Яагаад гэвэл нефт бүтээгдэхүүн ороод ирдэг. Одоо яг тэр нефт бүтээгдэхүүнийх нь одоо тэр чанартай бүтээгдэхүүн орж ирж гэнэ үгүй юу гэдэг. Олон иргэдийн одоо автомашинд хийсэн бензин шаардлага хангах холмоос автомашин эвдэрдэг. Эсвэл одоо яг зөх октантай одоо бензин хэрэглэх байдал түүнээс бага октантай бензин хэрэглээд иргэд тохирдог. Ийм асуудлууд одоо гарч исэн учраас ер нь энэ гайлын шинжилгээг хэрэгжүүлье гэдэг ийм зүйлийг бол энэ засгийн газар тавьчихсан. 2016 онд анх гайлд ирснээс хойш гайллаар бусад бомбуудаар ер нь танилцсан. Тэр үед зүгээр бодож байсан юм бол мэдээж гайлыг шинжлэх хэрэгтэй байна. Гайлын шинжлэхийг эхлүүлэх хэрэгтэй байна. Энийг юунаас нь эхлэх вэ гэхээр мэдээж хууль эрх зүй талаас нь эхлүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын гайлын байгууллагын хэмжээнд одоо үйлчилж байгаа 2008 онд батлагдсан гайлын тухай хуулийн зүйл заалтуудад ийм шинжилгээ хийж үтсэн байж байгаа. За ингээд хууль зүйн шинжилгээний үр дүндийг сонин үр дүн гарсан. За тэр нь юу вэ гэхээр зэрэг одоо үйлчилж байгаа энэ хууль маань илүү их тийм засаглах шин чанартай зайлшгүй хэрэгжүүл гэсэн тийм үүрэг даалгаврыг бий болгосон.
За хэрвээ биелүүлэхгүй тохиолдолд түүнд хариуцлага хүлээлгэнэ гэсэн тийм засаглах шин чанар бүхий императив шин чанарын хууль байна гэдэг нь тогтоогдсон байж байгаа. За зүүн нь бол одоо нөгөө талдаа хууль ёсны худалдаа эрхэлж байгаа гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжсэн, тэдний үйл ажиллагааг хөнгөвчлсөн, за бүр нөгөө талаараа хууль ёсны худалдаа эрхлэгч нарыг тийм урамшуулсан чиглэлийн хуулийн зүйл заалт байж гимэн одоо энэ гайлын харилцаа бас цаашаа тодорхой хэмжээнд акц дэвшил гарч эрх зүйн хувьд одоо энэ бат суур бүрдэж өгөх юмаа гэж ингэж үзсэн байж байгаа. Хоёрт нь энэ гайлын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Гуравт нь энэ хил дээр ажиллаж амьдарч байгаа улсуудын орчныг сайжруулах хэрэгтэй байна. Худалдааг одоо яг одоо ном журмынхан дагуу явуулахад бол gaйл бол гарцаа байхгүй хамгийн том чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ gaйл энэ дээр шинжлэхтэйгөө хуучснараа ч юм уу одоо хөш хойрог байх юм бол эдийн засагт тэр үзүүлэх хувь хэмжээ нь бураал явчихна гэсэн үг. Эрх зүйн зохицуулалт гол зорилго чиглэлийн яаж тодорхойлохосоо хөнгөлөх үү, хүндрүүлэх үү гэдэг үнэхээр шууд шалтгаалдаг. Ялангуяа хөгжиж байгаа орнуудад ихэнх гайлын байгууллага төсөв бүрдүүлэхэд айгүй гол үүрэгтэй байдаг. Тэгэхээр төсөв бүрдүүлэхэд гол үүрэгтэй байдаг учраас нөгөө өндөр гайлын татвартай тэндээсээ тэр төсөв рүү нэхэг мөнгнүүд явж идэг. Тэгэхээр гайлын байгууллагууд хөгжиж байгаа орнуудад маш хүчтэй байдаг өгөөд нөгөө тийм газар бол худалдаа хөнгөвчлөгдөж хөгжинэ гэж бол байхгүй. Жишээлбэл тийм газар бол контейнер ороод ирэхэд үзэж байгаа нэгэд 7 хоног үздэг ч юм уу. Нэг контейнерыг жишээлбэл 7 хоног үзэх юм бол тэгэл байхгүй болоо явчих ш та. Тэгтэл Япон зэрэг ингээд орнуудад бол гайл бол орж ирээл гайлын үзлэгээр нэвтрээд гарах нь гайлын үнэлгээний бүх баримт юмнууд айл олон хоногийн өмнө өгөгдөөд одоо софтвер гайл дээр очсон гайлын үнэлгээнийх нь байцаагч эдгээр найл хэдий үзсэн. Тийм учраас хяналтын байцаагч нь мэдээлэл авцсан. Хил рүү орж ирлээ хянагдаад гайлын аюу хяналт нэвтрээ цаашаа гарах хугацаа нь өндөр хөгжилтэй орнуудынх 30 минут ч илүү байдаг байхгүй тэр чинь богооноор нь ярьж штэ. Тэгэхээр тэгээд харин гүний шалгалт өндөртэй тэд нар угаасаа харьцаа бизнестэйгээ харьж байгаа харьцаа. За та нарт итгэж гэн шүү. Тийм учраас аль болох шалгалт багтаа нэвтрүүлж гэн шүү. Гэхдээ бид нар хаяа гинтийн шалгалтууд гүний шалгалтууд тийм тэр нь бизнесийг хүндрүүлэхгүй хийж штэ. Тэгээ зөрчил гардыг бол харин гомдох юм байхгүй шүү. Ёстой торгуул дампууртал нь торгодог. Дэлхийн худалдааны одоо урсгал бол өдрөөс өдөрт бол өсөж байгаа. За энэ урсгалыг бид нар одоо даван туулах энийг бол үр дүнтэй одоо хяналтыг хэрэгжүүлэхэд эрсдлийн удирдлагын тогтолцоо болон зайлшгүй хэрэгтэй байдаг. Өнөөдөр тээвэр логистикийн асуудлыг сайжруулах, бүтээн байгуулалт хийх, өнөөдөр энэ асуудлуудыг илүү оновчтой зохион байгуулснаар тэнд эрсдлүүд бол багасч байдаг. Өнөөдөр бид нар хөрш орны хятадын гайлын байгууллагын зүгээр ирээн дээр жишээ авахад хяналт хийж байгаа зүйл харагддаггүй. Эрсэлсэн хяналт бол хятадын гайлын байгууллагад хэрэгжсэн байна. Тоног төхөөрөмж суурилсан эрентгийн тоног төхөөрөмжөөр арын байдлаас энэ шалгалтаа хийж байна. Гадаад худалдааг хөнгөвчлөхийн тулд энэ системийг нэвтрүүлж байгаа. Өнөөдөр бид нар одоо 100% хянах шалгалт хийдэг байсан бол эрсдэл тооцны үндсэн дээр зөвхөн тэр хууль бус үйл ажиллагаатай тэмцэж хууль сахилтын төвшин өндөр аж ахуй нэгжүүдэд гадаад худалдааг хөнгөвчлөе. Аль болохоор бид нар шалгахгүй гаргая. Тэнд итгэл үзүүлье. Ер нь аливаа үйл ажиллагаа эрсдлийн удирдлага бол мэдээж магадлал байдаг. Эрсдэл бол дандаа тогтмол шилжиж байдаг. Зөвхөн нэг хүнийг эрсдэлтэй гэж хараад тэр хүн эрсдэлтэй гэж насаар нь үзэх бол ямар ч боломжгүй. Тэр хүнийг судална, урчиж мэдээлэл авна, мэдээллийн боловсруулалтын боловсруулсан мэдээлэл дээр тулгуурлаад энэ хүн эрсдэл бүлэгт байсан бол 3-4 удаагийн хууль сахилтын төвшин сайжирсан байна. Энийг эрсдэл бүлгээс гаргаяач гэдэг ийм одоо цикл хэлбэрийн уян хатан системтэй тэгж явж идэг л хөтөлбөр л дөө. Нүүр тулсан харилцааг багасгая. Гайлын шинжлэлийн хүрээнд аль болох захимжуулъя. Гайлыг захимжуулах хэрэгтэй. Мөн гайлын худалдаанд, гайлын харилцаанд оролцож байгаа иргэд аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй аль болох түргэн шуурхаа үйлчлэх хэрэгтэй. Гадаад худалдааг хөнгөвчлөх зорилготой gaйл бол. Гайлыг харахаар олон хүн юу гэж хардаг хэрэг биднээс татварах гэж байгаа газар л шаардах шиг байдаг. Үнэлтэй. Тий. Татварахын дээр чинь үйлчлэхийгээ зөв маш хордон үзүүлж явах хэрэгтэй. Жишээлбэл бараа бүтээгдэхүүнийг одоо экспортчоо импортчоо бараа бүтээгдэхүүн маш түргэн хугацаанд нэвтрүүлж өгөх хэрэгтэй. Бүрдүүлэлтийг нь хордон хийж өгөх хэрэгтэй. Шинжилгээг маш хурдан хийж өгөөд тэгээд зохих татвараа төлөөд гар. Энэ чиглэл дээр ямар шинтгэлүүд
шинжиллийн хүрээнд хийгдэж байгаа. Яг шинжилэл наадахнаас ч эхэлсэн. Эхлээд мэдээж гайлын ганц нэг бүгдийг хэлэхгүй л ганц нэг яг асуудлууд байсан. Олон нийтэд мэддэг, урд өмнө болж исэн асуудлууд байдаг. Тэгтээ гайл алин болгон муу нэртэйгээд хөрөнгө оруулалт хийхдэггүй, тэ гайлыг хөгжүүлэхгүй ингээ явах вэ гэдэг асуудлууд байсан. Зарим хүмүүс хардгалд гайлчдыг хил дээр зогсож байгаа хэдэн кондуктор мөнгөөр ахал зорилготой зогсдог. Гэтэл манай гайлын байцаагчид маань цастай, нартай, бороотой, шуургатай, өвөл 100 хүүтэн хөлдөө контейнер вагон шалгаад том машинуудын нүүрсэн дээр гараад биеэр гараад шалгалт хийгээд явж байдаг. Энэ усууд маань ар гэрээсээ хол ар гэртэйгээ өр хөвгчтэйгээ очихоор эмнэлэг сургууль цэцэрлэг үйлчлэгээ байхгүй. Аслагдсан бомбтууд дээр зарим бомбт дээр утасны сүлж ажиллахгүй гэх мэтчлэнгийн ар гэр нь орох очих боломжгүй. Тэгээд сангийн ам засгийн газарт асуудлаа тавьж танилцуулсан. Хөрсгийн засгийн газар байгуулагдсанаас хойш бол гайлын шинжилгээг энэ засгийн газрын одоо чухал ажлуудын нэг гэж одоо онцолж үзэж хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын засгийн газар галлин бомбуудыг шинжлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2019 онд улсын төсвөөс 65.3 тэрбум төгрөгийг 2020 онд 80 тэрбум төгрөг нийтдээ 145.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Түүнчлэн хар тамхи хэлрүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр галлин байгууллагыг бүрэн хангах, эрентген телехэмтэн систем ухаалаг гарц автоматар дээж авч шинжлэх тоног төхөөрөмжүүдийг худалдан авах, суйрлуулах ажлыг эхлүүлээд байна. За манай Алтан булаг бомбт бол Монгол Улсын галлин байгууллагын хамгийн анхны бомбт нэг 60 гаруй байцаагч 9 ахлах байцаагч нар бол 24 цагийн 4 ээлжээр ингээд тасралтгүй галлин хууль тогтоомжийг биелэлтийг хангуулахар ажиллаж байдаг юм онцлогтой бомб байгаа. Оросын холбооны улс болон Европын холбооны улсаас ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн, түргэн муудах, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай шаардлага ийм бараануудыг бол түргэн шуулахад тээвэрлэн орж ирдэг байгаа. За 2019 онд засгийн газраас хэрэгжүүлж байгаа галлин шинжилгээний хүрээнд манай бүтээн байгуулалтын ажлаар өрнөж байна. За энэ ажил нь бол эхлээд манай Сэлэн аймгийн галлин газрын хүрээнд бол сквадр бомбтоор бол нэг цэгийн үйлчлэгээ баригдаж байгаа. 3600 квадрат метр 6 давхар тийм нэг цэгийн үйлчлэгээ баригдана. Сэлэн аймгийн Сүхбаатар Алтан булаг бомбын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банкны хэлийн үйлчлэгийг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд Алтан булаг бомбод зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугамсүүлжээ 6000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4.1 1.7 км урттай автозам, 7000 м2 авто зогсоол, 30000 м2 зам талбай барина. Бүтээн байгуулалтын ажил нь 2 үе шаттай хийгдэн. Эхний ээлжинд тусгаарлах зурвас бүхий 4.1 1.7 км урттай автозам, авто зогсоол барьж байгуулна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын эрентхэн тоног төхөөрөмжүүд суйрлуулахаар төлөвлөсөн. Тус бомбын автозам авто зогсоолын ажлыг 2019 оны 10 дугаар сард эхлүүлсэн. 2021 оны 9 дугаар сарын 30-нд дуусгахаар бомбын барилга байгууламжийн ажлыг 2020 оны 6 дугаар сарын 30-нд эхлүүлж 2 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Транзит урсгал, худалдааг хөнгөвчлөх, худалдааг нэмэгдүүлэх гэдэг утгаараа бомбт 2 бомбтыг заалшгүй замын үед Алтан булгийг шинжлэх хэрэгтэй байсан. Энэ бомбт шинжлэгдсэнээр транзит урсгал нэмэгдэнэ. Ингээд нийтдээ бид нар энэ бүх хөлийг орчин үеийн одоо техник технологиг нэвтрүүлэе гэж байна. Энэ нь юу гэсэн үг вэхээр одоо машин хүрээдэрлээ гэж бодох тэрэг бол таньдаг, бүртгэдэг. Энэ бүх үйл явц нь өөрөө орчин үеийн техникээр хийгдэнэ гэдэг ухаалаг гарцыг оруулж ирж байгаа. За хоёрдугаарт нь бол гарч байгаа автомашин болгоныг бид нар эрентхэнээр үзэхэд тэр гарч байгаа зүйл нь дотор нь одоо янз бүрийн одоо нуугаад аваа гарч ийн үгүй гэдгийг нь үздэг. Дээр нь жингийн тодорхойлдог. Тэгээд дээр нь баялгаас дээж авч яг ямар цанартай ашигт малтуул гарч ийн гэдгийг ингэж үздэг. Ийм дөрвөн зүйлийг хийдэг. Тэгээд дээдлэлт нь одоо дэд үтс зам, барилга, шилэн кабель, камер энэ бүгднийг одоо хийсэн ийм шинжилгэүүдийг манай ашигт малтуул гарч байгаа бүх бомбууд дээр хийх хэрэгтэй гэж. Замуудын бомб бол одоо Монгол улсын хамгийн одоо том бомб. Бүгд нарт хятад тустай бомб хэлж байгаа олон улсын хамгийн том бомб байна. За энэ бомбтор бол одоо бүх төрлийн одоо үйлчлэгээ бараа таваар явж байна.
уул уурхайн бүтээгдэхүүн явж байна. За барилгын материал, хүнс, нефтийн бүтээгдэхүүн явж байна. За зорчигч маш их явж байна. Монголын одоо бараг гадаад худалдааны талаад хувь нь бол бараг бүгдээр гитэр тустай хийж байгаа. Тус хяналтын бүсэд өдөрт дунджаар 2-3 цуваа импортын буюу 100-аас 150 хүртэлх гараа тээврийн хэрэгсэл, 4-5 цуваа тархинцэт ачаа буюу 200-аас 250 хүртэлх өдөрт дунджаар 300-аас 350 хүртэл шингэлэг болон вагоныг нарийн царигаас өргөн царигт шилжүүлэн ачрах үйл ажиллагааг гайлын хяналтын дор гүйцэтгэж байна. Монгол улсын засгийн газраас замын үд бомтыг олон улсын жишгт нийцүүлэн шинжлэх төслийн ажлыг бүгд найрамд хятад улсын бусалдгүй тусламжийн санхүүжилтээр эхлүүлж байна. Бомтын зорчигч тээврийн хэсэгт 30 ширхэг, ачаа тээврийн хэсэгт 28 ширхэг барилга байгууламж, ижүүрэн шугамсүүлж, дэд бүтэс зам талбай ногоон байгууламж, зорчигч тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх орчин үеийн дэвшилтийн технологийн гарцуудыг шинээр ашиглалтанд оруулна. Зорчигч тээврийн цогцлбор түлээлэг болон үйлчилгээний танхимуудыг цогцорн байгуулж, зорчигчдын ая тухтай орчинг бий болгоно. Энэ хөө бүтээн байгуулалтын үр дүнд замын үд бомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, ачааны тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж, эргээд аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай чирэгдлэг үйлчлэх боломж нөхцөл бүрдэж, улмаар гадаад худалдааны эргэлт мөн хэмжээгээр нэмэгдэнэ. Тэгээ урсгал авдаг машиныг орж гардаг одоо зам маань 18-9 замтай болохоор одоо нэг оочор дараал гэдэг юм багасж байна. Суудлын одоо автомашин шалгадаг рентген тунаг төхөөрөмж орох 2 гарах талд нь тавьж байна. Сая та бүхэн бас үзлээ. Явуулын рентген гэдэг орчин цаг үед одоо шууд машин дээр суурлагдсан. Одоо шаардлагатай гэсэн бараа бүтээгдэхүүн чингэлийг бол үзчих боломжтой болсон. Явуулын стан рентгенээс гадна суурин одоо рентген та бүхэн саяарсан чингэлэг тэр битүү машин тэгээд барилгын материалууд дотор нь одоо юу ачицсан яац хийцээ явж байна гэдэг. Ийм юмнууд одоо ингээд хөгжөөд явж байна. Хоёрдугаар төгөл бол төмөр замын рентген гэж одоо рентген одоо манайдар байгуулсан ашиглалтанд одоо ороод орцсон одоо 2 жил, 3 жил болж байна. Рентген тоног төхөөрөмжүүдийг бол ер нь бол бид нэр бүх бомт дээр тавих хэрэгтэй. Ганцхан замын үед алтан бүлэг дээр биш. Бүх бомт дээр тавь. Зорчигчийн гар дээр шиг шалгах юм. Энэ маань нэгдүгээрт хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал манай гайлын чиг үүргэнд байгаа. Энэ асуудлуудаа хангах хэрэгтэй. Улс л гэж байгаа бол гайл байх хэрэгтэй. Гайл гэж байгаа бол тоног төхөөрөмж. Энэ бүх юмнууд маань сайжрах хэрэгтэй л гэж бодож байна. Ер нь жилээс жилд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа өсөн нэмэгдэж байгаа. 2018 онд 18 мянган тонн гарч исэн бол 2019 онд 20 мянган тонн гарч ингэж нэмэгдэж байна. Гашуун сухайд бомт нь нүүрсний экспортын 51.4%, зэсийн баяжмлын экспортын 55%-ийг нэвтрүүлдэг боловч одоогийн зам талбай, дэд үтэс, хэлийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа нь өс нэмэгдэж байгаа. Экспортын хэрэгцээ шаардлагад хүрэлцэхгүй, ачаалан дийлэхгүй улмаас 100 гаруй километр тээврийн хэрэгслийн дараалал үүсгэдэг. Нүүрсний гарцсан дээр хамгийн их асуудал яригдаж байна. Түргэн нэвтрүүлэх тухайн асуудал яригдаж гацаа 2-300 км болчлаа гээл тий. Яг юунаас болоод байгаа яадгийн хин шалгадгийн ингээд 16-17 онд бол яхав зүгээр нэг 100 км хүрлээ гээл тий нэг сошиалор шуугчээсэн та нар харсан. Одоо бол яхав нүүрсний нэг тийм урт очир байхгүй. 5-7 урхаагаас цагаат руу уртын тээвэр, цагаатнаас шууд хил гарах богны тээвэр гэдэг ресер зохицуулагдж байна. Энэ бол автоэврийн зохицуулалт хийгдэж байна. Тэндээс цагаатнаас ачигдаад хилээр гарах гэж байгаа нүүрс гайлын хяналтанд явж байна. Энэ нүүрс бол хоногт одоо дунджаар 1000 машин гарч байна. 1000 машин гарч байна гэсэн. Тэр хэмжээгээр 1000 хоосон машин орж ирж байна гэсэн. Цагаатан дээрээс ачигдсан машин пүүлэгдээд, нүүрс ачигдсан машин пүүлэгдээд хэд хэдэн тэр дугаартай машин тэдэн тоон нүүрс атсан. Тим жолооч жолоотсон. Машин лацдагдлаа. Галын лац ломбдоод хил дээр ирэхэд тэр машин ухаалаг гарцсан дээр бүртгүүл. Дараа нь дээрээс нь дээж авахчгаа дээж авчна. Асар хурдан хугацаанд тэр үнслэг илчлэг хөхрлөг чанарыг тодорхойлчихно. Тэгээд тэн дээр захимаар цааталтанд бүртгэгдээд яваад байна. Тим чанартай нүүрс байсан.
гарлаа гэх. Тэгээ штамбан дээр очиод хэлийнхэн штамбад дарлаа. Урьдчилсан мэдүүлэг явуулчихсан байгаа. Бүрдүүлэлт хийцэн тий. Тэгэхээр хэл дээр бол ерөөсөө удахгүй гэсэн. Гашуун сухад бомтын зам талбайг өргөтгөж шинжилснээр Эрдэс баялагын экспортын 2 игнэ, нүүрсний экспортын 10 игнэ, импортын 6 игнэтэй болж олон улсын жишгт нийцсэн ухаалаг гарс, автопөө, хүнд таацын автозам, эрентгийн, ариутгал, лабораторийн иж бүрэн цогцлборыг ашиглалтанд оруулна. Тус бомтод шалган нэвтрүүлэх цогцлборын 2539 м2, гайлын лабораторийн 483.81 м2, мэрэгжлийн хяналтын лабораторийн 424.34 м2, химийн агуулгын 483.81 м2 байрлах, хөлийн заставын 1324.83 м2 байр, 120 айлын орон сууц зэрэг барилга байгууламжийг тус шинээр барьж өргөтгөл шинжилтийн бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Монгол улсын засгийн газраас хөлийн боршоо бомтыг олон улсын жишгт нийцүүлэн шинжлэх төслийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөд зээлийн хөрөнгөөр эхлүүлж байна. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий гарцуудыг шинээр ашиглалтанд оруулна. Зорчигч тээврийн цогцлбортой хүлээлгийн болон үйлчилгээнд тангимуудыг цогцоор нь байгуулж, зорчигчдын ая тухтай орчныг бий болгоно. Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд боршоо бомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4.8 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын автомашины тоо 6.7 дахин нэмэгдэж, иргэд аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, чирэгдлгүй үйлчлэх боломж нөхцөл бүрдэж, улмаар гадаад худалдааны эргэлт мөн хэмжээгээр нэмэгдэнэ. Одоо жишээ нь бичигтэд гэхэд энэ түүхийн нефтийг шалгадаг лаборатори байгуулагдана. Тэнцээний одоо яг манай энэ гаргаад байгаа түүхийн нефт маань ямар шаардлага хангасан юм. Тэрнээс хамаарад, тэр чанараас хамаарад тэрний үнэлгээ гарч ирнэ. Тэр үнээс хамаарад одоо нөгөө гэрээгээр наашаа орж ирэх хэмжээ байх уу? Хэмжээ тэрэнд маш их өөрчлөлтүүд орно. Жишээлх юм бол одоо оюут толгой Эрдэнтийн энэ зэсийн баяжмал дагуулгадж байгаа алт мөнгөний хэмжээг зөв тодорхойлсноор улсад орох орлого бас өөрчлөлт орно. Гайлын байгууллага тэрийг нарийнчилж мэдэж одоо энэ нэг тоон ачааны 30% нь алт байна, 40% нь зэс байна, 21% нь тийм юм байна, хөдөр байна гэж гарах. Тэгжээж бид нар ажиллах юм бол тэр хэмжээгээр бид нар бас мөнгөө тоолдог болно. Ордог гардаг юмаа үздэг болно. Экспортоор гарч байгаа, ялангуяа уул уурхай экспортоор гарч байгаа бараа бүтээгдэхүүнээс дээж авах үйл ажиллагааг нэлээд хөнгөвчилж өгж байгаа. Энэний одоо яг энэ дээж авахтай холбоотой тоног төхөөрөмж бас энд шинжлэгдэнэ гэсэн үг. Маш богино хугацаанд. За ер нь баг одоо 1-2 минутын дотор дээжийг аваад за авж явах явцдаа дүгнэлт нь шинжлэгдээд гараад ирэх ийм хамгийн одоо сүүлийн үеийн орчин үеийн ийм тоног төхөөрөмжүүд бол энэ лабораторитой цуг гад бомтууд дээр хийгдэнэ. Гайлын шинжилгээний хүрээнд бол иж бүрэн лабораторийг шинжилж байна. Гайлын төв лаборатори гэж байгаа. Энэ лаборатори маань нэлээд хуучирсан, хоцрогдсон, зарим тоног төхөөрөмжүүд нь ажиллагаа байлсан, сэлбэг нь олдгоо байлсан. Тийм байсан. Одоо бол гайлын төв лабораторийг бол бараг хамгийн сүүлийн үеийн манай улсад байгаа хамгийн шинэ тоног төхөөрөмжөөр ер нь бол Монгол улстай нэг номерын лаборатори болох байхаа. Хүмүүс бас энэ мэрэгжлийн хяналтын лаборатори авахд давхардлаа гэсэн ойлголт маш их байдаг. Энэ бол их өөр зорилттой. Гайлын лаборатори бол барааг шинжилээд манай нэгдэн орсон барааг тодорхойлох код л уялдуулсан систем гэж бий. Бүтгүүс код гэж ярьдаг. Дэлхийн нийтээр нэг стандарттай тий. Энэ кодыг тодорхойлдог. Энэ кодыг тодорхойлно гэдэг нь энэ бараа яг ямар төрөлд хамаарах юм. Энэ эсвэл татвараас хөнгөлөгдөж чөлөөлөгдөх юм уу? Эсвэл одоо бүр онцгой татвар төлөх ёстой юм уу? Ердийн татвар одоо гайл нөөц төлөх ёстой юу гэдгийг тодруулж гаргадаг. Дээрээс нь мэдээж хар тамхи мансууруулах үсгийг шинжилж тодорхойлдог, танин мэддэг юм зорилготой. 2010 оноос хойш хугацаанд одоо дэлхийн нийтийн хэмжээнд одоо эрсдэл болоод байгаа хар тамхи мансууруулах байдлын хууль бус эргэлт, за онцгой хортой химийн бодис, за тесэрч дэлбэрэх бодис болон галц зэвсгийн түүний хууль бус эргэлт, за бэлэн мөнгөний мөн хууль бус эргэлт, түүх соёлын үнд зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэх гэх мэтчлэн энэ хууль бус үйлдэлүүдтэй гайлын байгууллага тууштай тэмцээн ажилладаг байж байгаа. Мөнгөд байх хэвээр хяналт мөнгөд байх хэвээр ажил бол юугаар гайлын хар тамхитай тэмцэх. Тэг хилээр орж байгаа.
дотооддоо бол мэдээж одоо цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага гэдэг хөлхийлтийн байгууллагууд ажиллана шүү дээ. Хар тамхи мансуулах төрлийн бодисыг сэжиг бүхий зүйлийг хил дээр илрүүлсэн тохиолдолд гайлын байцаагч нарын дунд таних илрүүлэх бага төхөөрөмжийн хангалт бол төдий сайнгүй хандивлагч орнуудаас өгсөн нэг удаагийн тестер гэх мэтийн одоо онцлогуудаар шалгах зарим тохиолдолд одоо үр дүн одоо бодолж гарах гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл гайлын байцаагч илрүүлсэн зөрчлөө газар дээр нь бэхжүүлэх, нотлох одоо техник хэрэгслийн хангалт бол туйлын хангалтгүй байсан. За үүнээс бол зарим тохиолдолд одоо хэргийн эд мөрийн баримт одоо устдах гэдэг юм уу, алдагдах гэх мэтлэн ийм сөрөг үр дагавар бол гарах тохиолдол бол цөөнгүй байсан. Тэгээ Нисгийн гайл дээр хамгийн анхны хар тамхи, Монголын гайлын төвхөнд хамгийн анхны хар тамхиг биелүүлжсэн. Харин тэргийг одоо шүүхийн байгууллага бодлуулад бодлонтой болгоод явж байсан. Одоо шил Монгол улс чинь жишээлбэл ийм байгаа шүү дээ. Хоёр том одоо хар тамхи манс сурвалжлагч бодис хэрэгэлдэг орны дунд байгаа энэ талын зөрчил дутагдал аливаа асуудлыг бол онлын үндсэн дээр судлаад, наривчлаад ингээд олорж илрүүлээд байгаа олон жишээ, олон одоо сайхан үйлсүүд байгаа. Энэ хар тамхи гэдэг юмтай бол гайлын байгууллага үргэлж тэмцэн, тууштай тэмцэн, зөрөгтэйч тэмцэн гэж бодож байгаа. Түүх соёлын хосгүй үнд зүйлсийг гайлын хэлээр одоо хууль бусаар нэвтрүүлэх энэ үйлдэлтэй тэмцэн ажиллах чиглэлээр томоохон зөрчлүүдийг гайлын байгууллага илрүүлж исэн тохиолдлуудаас зарим нэгийг дурдж ярихыг хүсэж байна. За өндрөөрөө 20 орчим сантиметр, за хөндийн жингээр 2.8 кг орчим хөндийн жин бүхий цул алтан түүх соёлын хосгүй үнд зүйлс болох авид бурхныг за Монгол улсын иргэн улсын хэлээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан энэ үйлдэлийг гайлын байгууллага илрүүлсэн байж байгаа. Эдгээр илэрсэн зүйлийн дотор манай нэр дуран бүтээлч өндөр гэгээн зам назрын бүтээл байсныг мэргэжлийн хүмүүс тогтоосон юм. Ингэж манай зарим иргэд хувийн ятцуу сонирхлыг үрдэл болгож нийт ард түмний өмч болсон түүх соёлын үнэтэй цайтай ховор нандин зүйлсийг гадаадын хүмүүст өгч хил хязгаар давуулан гаргах явдал байсаар байна. Манай соёлын яам бол гайлын яамт ер нь хамгийн тулгуур ажиллах нэг чиглэл нь бол соёлын өвийн асуудал. Соёлын Монгол улсад бүтээгдсэн Монгол улсын үнэт зүйл болсон байгаль түүхийн өвийн дурсгалыг хууль бусаар хил гайлаар нэвтрүүлэхгүй байлгах. Эх орондоо хадгалж хамгааж үлдэх. За гайл дээр хууль бус одоо байдлаар хураагдсан зүйлсүүдийг мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэн өгөх энэ асуудлын ажлыг бол нэлээд идэвхжүүлнэ гэж үзэж байгаа. Манай соёлын өвийн хадгалалт хамгаалалт аюулгүй байдлыг хангах нэг гол газар бол Монгол улсын гайлын байгууллага. Монгол улсын гайлын байгууллага дэлхийн гайлын байгууллагын багц стандартаар дэвшилтэд технологиос суурилсан ухаалаг гайлын хяналтыг зохион байгуулах. Гайлын хяналтын цогц шийдлүүдийг нэвтрүүлж гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор 2019 оны дэвшилтэд технологи ухаалаг хяналт жил болгон зарлаа. Улмаар гайлын төв болон салбар лабораториуд, хэлийн бомтуудын цогцлбор, шуурхай хяналт, удирдлагын төвийн барилгын ажил зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ. Нохоо, эрэлж нохоо гэдэг юмыг бид их хөгжүүлж байна. Эрэлж нохоон дээр нэлээд анхаарал тавьж байна. Энэ бол нэгдүгээр хар тамхин дээр хамгийн гол тулгамдж байгаа юм бол хар тамхин дээр бид нар анхаарлыг тавьж байна. Мөн бас одоо юу гэдэг хууль бус мөнгөний эргэлт, терроризмыг санхүүжүүлэх гэдэг ч юм уу те. Мөнгө угаалт. Энэ бүх юм дээр хийхийн тулд бас бэлэн мөнгийг үнэрлэх чадвартай нохоонуудыг бэлдэж гэлсэн. Тэсэр дэлбэрэх бодис үнэрлж байна те. Бүгд төрлийн юмнуудыг үнэрлж байна да нохоо. Та бол хэлийн бомбтер ажиллаж исэн хүн. Замын өдөр байлаа гэхэд 90 хотын гайлтай та бүхэн хамтарч ажиллаж иж энэ асуудлыг ямар нэгэн асуудал гарахаас сэргийлэх хэрэгтэй. Энэ бол нэг гадаад хамтын ажиллагаа өндөр баг. Улсаас үл хамааран яг тэр тухайн орон нутгт тэр бас та бүхэн хамтарч ажиллах шаардлага гардаг байх л та. Тэгэхээр энэ ажлынхаа онцлогийн талаар яриач. Маш их гарна. Ер нь бол одоо яг гайлын байгууллагын гадаад хамтын ажиллагаа маш өргөцсөн. Маш үр дүнтэй том хэмжээнд хамтран ажиллаж байгаа. Отношениях и стратегическом партнерстве. Монгол Орос хоёр улсын төрийн тэргүүнээр хоёр улсын хооронд найрсаг харилцаа ижвэрэн стратегийн түншлэлийн гэрээг байгуулсан онцгой чухал үйл явдал боллоо. Өнгөрсөн жилүүдэд Монгол Оросын гайлын байгууллагууд олон чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж, жилээс жилд хоёр талд хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж ирсэн.
Тухайлбал Монгол Оросын гаалийн байгууллагуудын стратегийн хамтан ажиллагааны төлөвлөгөөг дахин 5 жилээр сунгаж 2020-оос 2024 оны төлөвлөгөөг байгууллаа. 2012 Монгол Улсын гайлын ерөнхий газар Оросын холбооны улсын гайлын алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-оос 2024 оны төлөвлөгөөнд тус гарын үсэг зурна. Мэдээж ихний ээлжинд 2 хөрш Оросын холбооны улсын холбооны гайлын байгууллага бүгд найрамдах Хятад улсын гайлын ерөнхий газар энэ хоорондын хамтын ажиллагаа бол маш өндөр түвшинд байгаа. За тэгээд бид 2009 онд анх бүгд найрамдах Хятад улстай одоо хамтарсан хяналтыг нэвтрүүлэх гэдэг энэ асуудлыг гаргаж ирсэн. Эхлээд бид нар цаасан дээр явж байгаад сүүлийн 4 жил яасан гэхээр бид нар хамтарсан цахим манифест нэвтрүүлсэн. Энэ манифест нь ямар байна вэ гэхээр Хятадын талаас экспортлж байгаа бараа манай Монгол дээр цахимаар хүрээд ирнэ. Тэгэхээр бид яаж юм гэхээр хяналтыг илүү хялбар байдлаар тавих боломж өгч байна. Манайхаас экспортлж байгаа бараа Хятадын тал дээр очно гэсэн үг. Тэгэхээр яалтчгүй өнөөдөр хүний оролцоог багассан ийм асуудлууд одоо дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагт очиж байна. За гэтэл бид нар энэ дээр яг хөөхөр өмнө нь бид нар яагаад эднэртэй харилцахад хүндрэлтэй байсан гэхээр нөгөө том хоёр хөршийнхөө техник технологийн дэвшилд бид нар хүрэхгүй байсан. Тэгэхээр одоо бид тэнд бэлэн болчлоо. Тий, худалдаа аж үйлдвэрийн танхим үүсгэн байгуулагдсан одоо энэ 60 жилийн хугацаанд гайлын байгууллагатай нэгт хамтарч ирсэн. Одоо жишээлх юм бол гадаад харилцааны яам, танхим, гайл хамтраад хөнгөлтийн ерөнхий систем REX системийг 20 оны 1 сарын 1-ээс нэвтрүүлж байна. Энэ ямар учиртай юм бэ гэхээр Европын холбооны улс руу бид чинь GPS Plus гэдэг хөнгөлтийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох эрхтэй шүү дээ. Тэгээ энэнийхээ хүрээнд Европын холбооны улс руу гарч байгаа бүтээгдэхүүнийг нэг удаа бүртгээд тэрэн дараа цахимаар одоо дахин давтагдаад байхгүйгээр ингээд үндсэндээ худалдааг хөнгөвчлөх ийм маш том механизм бий болж байгаа. Баянур хотод бие загварын бүний гайлыг одоо анх удаа гаргалаа. Энэ бол маш том ажил. Энэ дээр бид гайлын байгууллагатай хамтраад Улаанбаатарын гүний гайлаас шууд Баянурын гүний гайл руу бүтээгдэхүүн үйлчлэгээ илгээлээ. Энэ цаашлах юм бол тэгээд дэлхийн бусад бүх улс орнд маш өргөн шуурхай Монголын бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хүрэх боломжийг олгож байна гэсэн үг. Бас нэг энэ гайлын шинжилгээ хүрээнд хэрэгжүүлж байгаа нэг ажил бол энэ одоо барааны кодыг тодорхойлох. Тэр хоёр янзын код. Одоо энэ юунууд дээр ордог бараа дэлгүүртнийг уншуулад байдаг нэг код байдаг шүү дээ одоо бараанд. Гайлын болохоор миний төрөнд хэлсэн нөгөө бүтгүүс ангиллын код гэж. Тэгэхээр энэ хоёрыг уялдуулах нэг том ажил энэ мэдээллийн технологийн албадууд нь хамтраад хэрэгжүүлж эхэлсэн ер нь эхлээд бас зах үр дүнгээ өгч явж байгаа. Одоо гайл татварын нэгдсэн системийг хийж. Энэ бол улс татвараа бүрэн л авах хэрэгтэй. Уучлаарай та гайлд 100 гэж мэдүүлсэн байна. Энд 500 зарцсан байна. Одоо та гайлынхаа үлдсэн 400 төлөөлөх. Тим систем хийгдэж байна. Статистикийн нэгдсэн том програм хийчээд явж байна. Статистик зэрэгцүүлэлтүүдийг бас адилхан Хятад Оростой хийж байна бид нар. Манай улсаас хичнээн тоо нүүрс гарсан. Хятадд хэдийг хүлээж авсан. Энийг бас заавал харьцуулт хийж явах хэрэгтэй. Бүх юмыг л хэн чалах болчоод л байна л да. Алтан бүс лүртэ дархан орон иймэн ажил зүсэг олны тунгалаг мэлми аривжих сангийн дагшин үлми төмөний төлөө аривын үйлис төрийн хараа хөгжлийн хурд суур Бузрыг бүү орвол буйныг бүү гарга. 2016 оноос хойш гайлын ерөнхий газрын дарга асралт гайлын эрс шинжилтийг эрчимтэй эхлүүлж гайлын газар хороод салбар лабораториуд гайлын шинжилгээний үйл ажиллагааг цогцоор нь бүтээн байгуулалтыг байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулаад Улаанбаатар хот гайлын газрын явуулын эрентгийн тоног төхөөрөмж болон гайлын теле хяналтын үйл ажиллагаа камерын хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дуусгахад бэлэн болсон байгаа. Теле хяналтын систем ер нь ихэнх газар хороод дээр бол суугдсан. За манай дээр бол теле хяналтын систем суугдаад одоо үйл ажиллагаанд орцсон явж байна. За энэ теле хяналтын систем нь өөрөө болохоор жишээ нь одоо бид нар хөшөөтийн уурхай дээр ачигдж байгаа нүүрсний экспортын ажилтыг энд бомтоосоо буюу гайлын газраас шууд хянах боломжтой. Гайлын ерөнхий газрын даргаадаа асралт дарга тэргүүр тавина. Гайлын удирдлагын хүрээнд ээж бүрэн ийм цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байгаа. Шуурхай удирдлагын төвийн давуу тал нь юу вэ гэхээр
манай гайлын ерөнхий газрын удирдлага болон түүний дэргэдэх тусгай ажлын тусгай чиг үүрэг бүхий газар хэлтсүүд нь альж газар хороодын хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг давхар хяналтыг хэрэгжүүлж газар дээр нь гарч байгаа зарим хүндрэл бэрхшээлийг шуурхаа шийдвэрлэж гадаад худалдаанд хөнгөвчлөх чирэгдэл байх мөн гайлыг эрсдлээс хамгаалах юм давуу талтай. Бүх бомбтыг бид нар телехяналтын камераар иж бүрэн камераар хянах гэж байна. Бүх бомбтуудаа 24 цагийн. Дээрээс нь гайлын хяналтын бүх талбайнууд Улаанбаатар хотод байгаа хувийн аж ахуйн нэгжүүдийн гайлын талбайнууд бүгдийг хянана. Ингэснээрээ нөгөө хулгай гэдэг юм алгал. Гайлынхан гэхээр хүмүүс нэг тийм ойлголттой болчихлоо л да. Эдгээр бол их баян тарга хүмүүс байдаг. Тэ? Тэгэл гайл 10 жилийн өмнөхд нөгөө хил үгэнтэй холбоотой асуудал шүү дээ, тий. Тэгээ гайлд орчин үед бүх юм болдог гинлээ гэсэн ийм ойлголт байгаад байдаг. Тэр нь аслагдсан бомбтууд, аслагдсан ч гэхгүй дээ, зарим бомбтууд манай Улаанбаатар хотод ажиллаж байгаа байцаагч нар ч гэсэн, ерөнхий газар ажиллаж байгаа байцаагч нар ч гэсэн айлын хажуу өрөөнд амьдарч байгаа, эцэгийнхээ хажууд амьдарч байгаа, эсвэл ах トゥ хамаатан садныхаараа амьдарч байгаа, мөн гэр ороод ташаа байшинд амьдарч байгаа тийм ус зөндөө байгаа. Гайлчин болгоныг гайлын албан агч болгоныг хөрөнгөтэй мөнгөтэй гэж үзэж болохгүй. Тэр улсууд гэрээсээ хол амьдарч байгаа, аслагдсан бомбтуудад ажиллаж байгаа улсууд цалин гар дээр авж байгаа цалин ер нь бол их бага мөнгө авдаг. Аслагдсан бомбтуудын ер нь бол орчин жоохон хэцүү байгаа. Тэгэхээр нийтдээ ер нь бол энэ гайлын шинжил, бомбтын шинжилгээ өрөөнд бүх бомбтыг л шинчилж очиж байгаа ажилчид, томилогдсон албан агчид ер нь зүгээр чемодантайгаа очиод амьдрахад бэлэн болохоор л зорж байгаа. Гайлын реформын үргэлжлэх хугацаа нь хэр байх вэ? Эсвэл энэ тасралтгүй үргэлжлэх процесс үү? За процесс нь бол өөрөө ер нь тасралтгүй явах хэрэгтэй. Гэхдээ гол хөрөнгө оруулалтын ажлуудыг бид нэг 2 жил хийнэ гэсэн юм бодолтой байсан. Зөвхөн энэ ковидтой холбоотойгоор энэ 3 жилийн хугацаанд хийгдэх болов уу гэж бодож байгаа. Хэд хэдэн онцлогтой үеийг туулж байна л да. Жишээд энэ ковид үе гэдэг бол бас л онцлог. Өөрөөр хэлбэл хүмүүс явдаг нөгөө өөрийн худалдаа ч юм уу нөгөө юм алга болоод одоо бол худалдаа юун дээр явж байгаа гэхээр дэлхийн хичнээн ингэж хуваагдаж хилээ хааж байгаа ч гэсэн худалдаа зогсохгүй шүү дээ. Тий. Тэгэхээр энэ үеийн онцлог юу вэ? 2020 оны байдлаар Улаанбаатар хотын гайлын газар 4800 вагон 5400 орчим чингэлгийг гайлын хяналтанд авсан байдаг. Ингээд засгийн газрын тогтоол болон улсын онцгой комиссийн шийдвэрийг үйл ажиллагаанд хэрэгжүүлж аж ахуй нэгж байгууллага иргэдэд хөнгөн шуурхай үйлчилгээг уртсгсан цагаар үзүүлж байгаа. Гадаад худалдаа зогсоогүй байна. Гадаад худалдаа хэвийн үргэлжилж байна. Тэ? Зөвхөн зорчигчийн хөдөлгөөн л хязгаарлагдчихад байна шүү дээ. Бүх улсад. За манайх бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага, улсын онцгой комисс, за мэргэжлийн бусад байгууллагуудын хүчин зөвлөмжийн дагуу гайлын зорилгоор хяншилгалтаа хийгээд одоо нэрнийхээ аппаратаар оруулаад за тэгээд шалгаад за тэгээд бид нар бол гайлын тухай хууль заасны дагуу тээвэрлэгч буюу Мят компанид ингээд зорчигчдын тийшийг шалгаад ингээд хүлээлгээд өгч. Тэгээд тээвэрлэгч компани маань иргэдэд олохын процесс үйл ажиллагаатай явагдаж байна. Тэгээ ялангуяа гайлын хяналт шалгалтад бол одоо нэгэнт бид нар барааны бит үзлэгээс аль болохоор татгалзах жолоочтой ингээд зайнаас харьцах шаардлага тулгарсан учраас бол тоног төхөөрөмж болон мэдээлэл судалгаа дүн шинжилгээ ялангуяа энэ Орос улбаны улстай мэдээлэл солилцоон дээр илүү их тулгуурлаж байгаа. Бид нэр бараа тээврийн риск шалгадаг одоо төрийн тусгай албан хаагчийн хувьд ямарваа нэг эндэгдэл гаргачих юм бичсэн тий. Тэгтээ эндэгдэл гаргахгүй байна гэдээ бид нар хаширлаад тэр хүний барааг олохгүй гэсэн үг ш. Бид нар энэс яаж хамгаалж, яаж сэргүүлж, ямар одоо хорог хэмжээг авчиж энийг ард түмэндээ хүргэхгүй байх хэвээр. Хөнгөн шуурхай яаж үйлчлэх хэвээр гэдэг талаасаа бид нар илүү анхаарч ажиллаж байгаа.
техник одоо төхөөрөмжүүдийн одоо оролцоонууд байж байна, хүн хүчний оролцоонууд, бусад бүх хүчин зүйлүүд байж байна. Энийг сайжруулахын тулд ерөөсөө жилээс жил шинжилгээ хийж ирсэн. Би болоод энийг онцолж хэлмээр байна. Юу гэхээр одоо энэ гайлын шинжилгээний хүрээнд бол одоо манай асрал дарах тэргүүтээ гайлын удирдлагууд маань залуу хүнийнүүдээр шинэлэг байдлаар арай өөрөөр харж чадсан тийм ээ. Одоо энэ бүхэл бүтэн бомбуудын энэ өсөр том хажир шүү дээ маш том бүтээн байгуулалт хийгдэж байна. Дээрээс нь хөрөнгө мөнгөний асуудлаас ихсүүлээд бусад бүх талын одоо тулсаа дэмжлэгийг бол одоо сангийн яам, засгийн газар маань үзүүлж байна. Гайлын байгууллага бол өөр төвшөнд очих гэж байна. Энэ дээр нэг чухал бас асуудал байдаг. Манай энэ гайлчд маань төрийн тусгай албаагч босоо удирдлагатай хөдөө гадаа их томилтоор явдаг. Энэ дээр одоо бас өнөөгийн бас удирдлагын анхаарч байгаа манай гайлчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж байгаа явдал, хязгаарлагдсан улс нутагт байж байгаа гайлчдынхаа ахуй амьдрал, орон байрны асуудал, цалингийн нэмэгдлийн асуудал гэдэг юм уу. Эдгээр асуудлыг анхаарч эхэлж байгаа. Энэ маань бас одоо энэ чуулганаар удахгүй орох бах. Гайлын хуулийн шинжилгээний асуудлаар гайлын цахимжуулалтын асуудлууд энэ төрийг бол шийдэх болцоо энэ хуулийн дээр харагдаж байгаа. Инхээр одоо хийж байгаа ажлууд маань энэ лөө их чиглэж явж байна. Лаборатори сайн болсон бол байна. Одоо ингээд хэлээр бол асар олон бомбуудыг шинчилж байна. Энэ аргагүй хийх ёстой зүйлүүд одоо ингэж хийж байна. Урд өмнө одоо байгаагүй бүтээн байгуулалт одоо гайл дээр хийгдэж байна. 2019 онд манай гайлын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилт болохоор дэвшилт технологи ухаалаг хяналт гэж байсан. Одоо 2020 онд бид нэр яаж юм гэхээр гайлын шинжилэл тогтвортой хөгжил гэсэн зорилгын дор үйл ажиллагаа явуулж байгаа. Бид нар ч гэсэн бас одоо технологийн шинжилэлд бид нар хэрхэн яаж өөрийгөө бэлтгэх үү те. Гайлын шинжилэлд бид нар залуу хүмүүс яаж бэлтгэх үү, тэрнийг яаж манлайлах ёстой хөлөнд ирүүлсэн мөр зэрэгцэж өөрийгөө хөгжүүлдэг ажиллах шаардлага нэг тэргүүн тавигдаж байгаа л гэж би ойлгож байгаа да. Би бол ялангуяа сүүлийн үед энэ хийж байгаа өөрчлөлт шинжилттэй асуудал дээр бол маш их сэтгэл хангалуун байна. Би бол анх ингээд залуучууд ингээд ирж яхад ямар анх гайлын байгууллагад ирэхэд шинэ юм шинжилэл яг л залуу улс бол тэг эрчтэй хүчтэй тэгээ залуу сайхан шинжилж ингэж хийдэг. Би тэрийг бол ингээд дотороо их олзуурч ирсэн. Ер нь бол залууч мэдээж энэ шинжилгээний хүрээнд бол залуучуудын манлал нэн тэргүнд байх хэвээр. Энийн хүрээнд ч гэсэн бид залуучууд одоо манай гайлын байгууллагад ажилласнаа өөрөө сурж мэдэх одоо юу гэдгийг дэвших тэр орчин үеийн техник технологитой одоо гар хөлөө нийлүүлэх бүрэн боломж нь бол нээлттэй байгаа. Байцаагч нар өөрсдөө хичээж мөн удирдлагын зүгээс тэн дээр ч гэсэн тодорхой хэмжээний арга хэмжээнд бол авагдаж явж байгаа. Юм бол шал өөр болж байна. Магадгүй ч би өнөөдөр нэг залуу байгаасаа дахиад нэг 10 жил 20 жил ажилласан бол би өшөө сайхан юм аж хармаар байгаа байхгүй. Зөрчил илрүүлээд гавьяа байгуулсан ч гэсэн би тэгчлээ, би тийм илрүүлчлээ, тэдэнд өрөг оруулчлаа гэж ер нь зарладаг болсон. Төрийн засгийн албан хаагч өргөө гүйцэтгсэн л гэдэг. Харин зөрчил гаргасан бол маш хурдан шийтгээд ингэ явцдаг. Тэгэхээр зэрэг энэ дээр ер нь гайлчдыг бас хайрлж анхаарч явах хэрэгтэй гэдэг. Ялангуяа одоо энэ шинжиллийн энэ онуудаар бол манай гайлын байгууллагууд хаасайгүй том гайлууд маань сайхан чинээр байгуулагдаж байна. Бид энийг одоо бас хараад л байж байна. Энэ дээр одоо манай гайлын дарга удирдлагууд төр засгаас бол их анхаарч үзэж байна. Энэ гайл бол их чухал байгууллага гэдгийг бол одоо бүрэн ойлгожээ. Гайлын улсын байцаагч бий. Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж төрийн үйлчлэгийг үзүүлэхдээ хууль гайлын улсын байцаагчийн ёс зүй хэм хэмжээг чанд сахиж хэний ч нөлөөнд үл автан гайлын албаны нэр хүндийг эрхэмлэн хүнд суртал авилгалаас ангид хүлээсэн үүрэг хариуцлага үнэн шударгаар биелүүлж ажиллахаа тангаргалж байна. Gайлын улсын байцаагч